Ямар гоё юм бэ? Яй. Гороо. Чууднаас гэмсгэн ямар гоё цэлгэр том юм тий. Хавтангаар бүр юугээ орцныхоо энэ дутартлыг хийсэн юм биш үү? Энд ч амар гоё цэвэрхэн харагддаг юм биш үү тий? Ердөөсөө энэ нөгөө нэг хартаа хиттийн нөгөө нэг топ 5-даа ордог лифтний үйлдвэр гэж байгаа байхгүй юу? Энэ Эдинбург гээд Багдад 4 ихтэй нэг за нэг хүсрээд нэг 6-7 хүн ороорой гээл тий. Тийм байгаад байдаг шүү дээ. Ер нь л 13 хүний даацтай гэдэг чинь тий. Ухаалаг цоочтой. Гоё ягааз хурууга таниулж болно. Дээрээс нь тоон код хийж болно. Халга малга нэтер бол цоож мансаг. Гоё ягааз тий. Юу ямар гоё юм бэ? Эндээс нар мар тусаад амар гоё юм. Ийшээ ердөөсөө бүр цэлийгээл ингээд айгуу гоё харагддаг юм биш үү? Доошоо талбай малбай энтэрнэ. За одоо ингээд бүгдээрээ шүншиг 3 батхныхоо 9478 м квадрат яг бэлэн болцсон. Тэгээ нүүж ороход бэлэн болцсон орон сууцтайгаа танилцъя тий. Цан амар том бодно энтер тавьж болох юм биш. Тэгээ айгүй гоё ингээл нэг гоё том бодон тавья гэхэлэр хан жижигдээд идэв. Энэ болохоор ямар ч тийм асуудалгүй юм байна заяа гоё юу. Тэгээд энэ талтаа зурагтаа тавиад энд нэг гоё юм хөөхөн ширээ тий. Тэгээд тэрлийн гууд айгүй гоё ширээ мөрөөтэй байсан. Тэрэн шиг тийм гоё загварлаг ширээ байвал угаасаа энтэйгээ бүр гоё зогцох юм байна. Тэгээ эндээ зурагтаа байрлуулчихна. Цараа налаага сайхан бодон дээрээ суугаал тий. Тэгэд том өрөө чи ер нь гэхдээ нэг тийм зочиж хүлээж авах гэхээсээ илүүтэйгээр яг л нөгөө гэр бүлийн хүүхдүүдтэйгээ цуг ээж аав нь эрхлэлтдэг ноололддог. Энүүгээр аав нь морь олоод гүүгээл тий. Тэгэл хөөцөлдөөл хүүхдүүд гүйлдээл ер нь бол тийм л их хөвчлэн тийм л байдаг шүү дээ. Тэгснээс биш ингээл өдөр болгон зочин ирээл ороод гараал гэсэн юм байхгүй. Тэгээ энүүгээр бол ингээ хүүхэд мөхөд гүүгээд ингээ тоглоод явхад бол хангалттай том талбайтай болоо надад бол амар гоё санагдаж байна. Бүйдангаасаа тэдэн метр зайд тэдэн инчийн зураг тавьж болно гэсэн бас нэг тийм юм байдсан юм шиг үлээ шүү. Тэр мэрийгээ нөгөө газраас нь нөгөө зурагт авах газраас л суйда тий. Тэгээ надад бол ийшээгээ болвол нэг тийм амар гоё юм дүүжин сандал эсвэл нэг юм жижигхэн ширээ тэгээ нэг юм хоёр юм хөөрхөн сандал энэ төр тавиад хүүхдч тэр өөрөө ч тэр нарлаад суугаад гоё ягааз 5 тухтай балкон гэхээсээ илүү яг нэг юм амралтын хэсэг шиг тий. Одоо сүүлийн үед ингэж гоё оруулга болгож бас хийдэг болсон шүү дээ. Энэ шийдэл мэдл бол гоё юм байна. Тэгээ гэрэл замтай ингэж явж байгаа нүдэн гэрэл нүднээр суулгацсан байрлал энэ төр бол гоё юм аа. Энэ үүдний хэсэгт бол бас ингээд нэг тийм шаардлагатай зүйл бол алга. Яагаад тэгэхээр үгүйс үүдний хэсэгт юу байх хэвтэй? Гутал хуцаа хийх сайхан шүүгээс авах хэрэгтэй. Энэ цаанаасаа ийм гоё шүүгээс автай. Энэ хэсэг дээрээ бас ийм хөөрхөн юм хийж болох юм шиг. Энэ амар ашиглаж болохоор байгааз энэ талбай. Энийг бол ашиглаж болох юм байна. Энд бас өрдөөсөө аяг шангаа аваад ирэхэд болж байгаа байхгүй юм чинь. Шүүгээс авна бэлээ юм чинь. Тэгэл эднэртэй пан хийгээл цахилгаан бараагаа авчирлаа. Тэрийг хийлээ болоо. Өөр юу ч хэрэггүй өртөөсөн. Энэ тавилга маань болохоор орон сууцсандаа бүр ингээд дагаад ирж байгаа байхгүй юу? Эндээ нүдэн гэрэл сүрлүүлсэн болохоор бас энэ ийшээ өрдөөсөө харанхуулж харагдахгүй байгаа байхгүй юу? Надад л бол энэ шалнаас таа зүртэл тавилгын шийдэл бол айгүй гоё санагдаад байдгийг. Тэгээд бид нар чи хэрэгтэй хэрэггүй их юм бол маш их штэ тий. Эндээ ингээд ийм хөөхөө мэдрэгчтэй гэрэл асна. Оо энэ ямар гоё юм бэ? Би бүр энэ хараа. Энэ чинь бүр гоё юм штэ. Амар олон ингээд төрөл төрлөөр нь салгаж хийн. За хүүхдээ өрөө. Хөөхөн байгаа зү. Энд нэг юм хөөхөн жижигхэн ор эсвэл давхар ор байж болох юм биш нэрээ. Яг юм шалнаас таа зүртлээ өндөртэй хувцсны шүүгээ болол аюу зүгээр байдаг байхгүй юу? Тэг хүмүүс чи ингээд амьдралынхаа явцад ингээд жижиг сажиг янз бүрийн юмнууд нэмэгдээд хүмүүсийн хэлдгээр новш ихтэй тий. Энэ нүдэн гэрэл энэ аюу хөөрх юм аа. Энэ цайвар өнгөчн болж байгаа байхгүй юу? Одоо тэр нөгөө нэг хүүхдийн зурагтай обо мобо энэ төр чинь бол гоцрогдсон шүү дээ. Нөө үгүй
хүүхдийн сонирхол маш хурдан өөрчлөгддөг. Йой. Аав ээжийнх нь унтлах өрөө гоё байгааз. Сая амар хол зайтай байгаа зү. Энэ баг одоо хүүхдүүд нь эндээ орно гэдээ бас булаацалтахаар юм шүү. Гоё байгааз. Нэх цэлгэр эндээ ингээл гоё том ор тавиад энэ талтай юм жижигхэн төмпөшхтэй. Тэ шүүгээтэй. Энэ юу юм бэ штэ нөгөө дуудас харалдаг соронз гэдээсэн юм байна нартаа. Энэ гоё юм биш штэ. Энийг ингээд нэг хааж нэгээд үзье да. Энэ ч гоё юм шүү. Тэ? Энэ өстой гоё юм байна. Би өрдөөсөө ийм хаалганы дуудас харалдаг соронз моронз энэ гэж өрдөөсөө харж байгаагүй юм байна. Ийм том цонхтой. Тэгэхээр зэрэг нар марны энэ орж ирж байгаа бол нэлийгээл цэлийгээл гоё орж ирж байна. Шалнаасаа тааз хүртэл нөгөө миний яриад байсан те хамгийн гоё орон зай шийдэлтэй хувцсны шүүгээ чи одоо энэ шүү дээ. Энэ гоё агааз дээ гэрэлтэй болохоор тийм аа би юм шилэн хаалгатай шүүгэн өстой дуртай. Угаасаа нийтээрээ бүгдээрээ шилэн байвал ингээд онцгүй эн чинь ингээд ганц нэгхэн хаалгаа ингэж оруулах хийж өгөхөөр амар чамаа харагддаг байхгүй юу? Царараа. Онцлогын өрөөний 0. Энэ хардаа энэ гоё юм биш нэ гоё гааз тий. Тийм ингээд гэрлээ асаачлаар эн чинь ингээд өөртөө тохируулаад тэгээ ингээд ердөөсөө ил задгаа юм тавиад авах шаардлага байхгүй. Бидэт юм биш тий. Гоё юу? Гоё юм байна. Тий? Ажлаад хараад ядраад ирэхэд сайхан давсаа байна твтг шиг гоё юм хаана байна тий. Энэ нэрээ гэхдээ бүр амар гоё юм гүн байна тий. Айгу эвтэйхэн. Энэ хардаа нөгөө байрных нь юу налуу ийм налуутай ахлаараа нуруунд хөвтөхэд гоё амар юм биш тий. Ээж аав хоёр бол яг уу ийшээ мишигээ 0 0 ороод ах шаардлагагүй заяа. Энэ хаалга хаалттай байж л байна. Энэ дотроо 0-тай байтай. Тэндээ болохоор нэг нь хөвтөж усанд ороод. За эндээ болохоор нөхөр мөхөр шүршүрт ороод. Бас дахиад 0-тай. Дахиад бидээ. Арай гоё юм. 94.78 м2 нүүд нь болохоор 80.9 м2 гэж байгаа байхгүй юу? 3 өрөө. Хоёлаа 3 өрөө. Хоёлаа ажиллах мастертай 2 ариун цэврийн өрөөтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд зочид ирэхэд тусдаа нь алдаа оруулаад иж болохоор байгаа зү тий. Яг энэ рүүгээ гэсэн үг шүү дээ. Энэ угаалгын машинаа хийгээд тэг ингээд дахиад хувцсны шүүгээ байгаа юм уу? Юу яа гэдэг юм бэ тий. Бүр шүүгээс хаваар бүр арай л тасарт хангаад байгаа юм уу? Эндээ юмаа угаах нь байна. За ийшээгээ дахиад шүүгээс хавнда хувцаа хийгээл энд дахиад мэдрэгчтэй гэрэлтэй юм бэ. Тэгээ хамгийн гол нь шүү дээ. Энд орж байгаа ердөөсөө энэ хан, шал тий. Одоо тэр тавилганд орж байгаа тавилганы хавтан эдгээр чинь бүгдээрээ эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй эмнэлгийн стандартад хүртэлтэй чанарын шаардлагыг хангасан ийм материалууд байгаа байхгүй юу? За ингээд та бүхэндээ шүншиг 3 хотхныхоо 9478 м2 мастертай 3 өрөөгөө танилцууллаа. Та бүхэндээ төлбөрийн нөхцлөө танилцуулъя. 60-25. 60-25 гэж юу вэ гэж юу? 60% урьдчилгаа төлбөрийг төлөөд үлдсэн төлбөрөө 25 сарын хугацаанд ямар ч хүүгүүгээр хуваан төлөөрэй гэж байгаа байхгүй юу? Ямар ч хүүгүй штэ 25 сарын хугацаанд үлдсэн төлбөрөө хувааж төлнө. Одоо шууд нүгэд ороход бэлэн. Зүгээр чамдаантай хувцас аваад ирээд байраа сонгоорой.